За Монголын хувийн хөгжлийн эрүүл мэндийн байгууллагуудын холбооны 29 жилийн тохиолдуулан 7 дугаар их хурлаа хийж байгаа. За энэ хуралд бол өнгөрсөн 4 жилийн хугацаанд юу хийсэн, за мөн ирээдүйд юу хийх зорилгын талаар хэлэлцэж байгаа. Мөн улсын эмнэлгүүдтэй хэрхэн хамтарч ажиллах тухай хэлэлцэж байгаамаа. За бид хурлын үеэр интернет болон сонгогдоо эмнэлгийн төлөөлж ирсэн төлөөлөгчдөөс зарим асуудлыг тодруулсан. Энэ нь юу вэ гэхээр өргөмөл сайтын хувьд өнгөрсөн намар эрүүл мэндийн даатгалаар өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээг хийнэ гэсэн мэдээллийг хүргэхэд иргэдийн зүгээс за энэхүү үйлчлэгийг авч чадахгүй байна гэсэн гомдол саналыг хэлсэн. За энэ асуудал дээр бид интернет болон сонгогдоо эмнэлгийн төлөөлөгчдөөс тодруулж мэдээллийг авлаа. Би эрүүл мэндийн салбарын нэвтрүүлсэн шинэ арга, техник, технологи, инновац гэсэн илтгэл тавих гэсэн юм. Энийг ингээд тавих болоо судлаад үзсэн чинь үнэхээр мөнгөөр хэмжихгүй тийм их хөрөнгө оруулалтыг 29 жилийн хугацаанд хийсэн юм байна. Энд тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслүүд энийгээ дагаад хүний нөөцийн сургалтууд шинэ арга технологиудыг Монгол улсад нутагшуулж байна, шинээр нэвтрүүлж байна гэх мэтчлэн. Онцлогод хэлбэл зүрхний мэдсэл байна, нурууны мэдслүүд байна, нүдний мэдслүүд байна, чих хамар хоолой, бөөрийн шээсний замын өвчнүүд, хавдар гэл орохгүй салбар алга. Тэгэхээр энэ салбаруудад ихээхэн үүрэг хувь нэмрийг өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар улсаас дэмжлэгдсэн хэлгүүгээр ингээд бүтээн байгуулж чадж байгаа хамт олон гэсэн. За яг зөв мэдээж 16 оноос хойш эрүүл мэндийн даатгал маань боловсрол болоод хувийн эмнэлгүүдэд даатгал өгдөг болсноос хойш бол энэ хөгжил улам төрөгцтэй явж байгаа гэсэн үг шүү. Сонгогдоо эмнэлгийн хувьд нөгөө өндөр өртөгтэй онцлогоо шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар хийгээ байгуулсан гэж хэлсэн. Бид нар энэ талаар нөгөө намар сурвалж хийж явах ямар ч тийм юм байхгүй. Жишээлбэл эмрачүүд юм өндөр төлбөртэйг төлбөрийг нь авч үйлчилнэ гэсэн тайлбар өгсөн. Энэ тал таастай. Буруу мэдээлэл явсан. Яг гэрээ хийгдээд нөхцөл бүрдээ судалгаа хийгдээд ингээд нэг тийм үйл ажиллагааны асуудлууд байсан. Тэгээд тэрнээс хойш ингээд даатгалуудыг өгдөөд явах нь явж байгаа. Гэхдээ мэдээж жигдэрх болов байгаа шүү дээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын гэрээ байгуулахдаа зарим нэг тусламж үйлчилгээг гэрээсэн байгаа. Тэр гэрээсэн үйлчилгээнүүд нь өндөр өртөгцөө үйлчилгээнүүдийн багц бол орсон байгаа. Гэхдээ тэр чинь бас айгаа урт жагсаалт байдаг. Тэгээд тэнцэнээс яг манай эмнэлэг дээр үзүүлж байгаа нарийн мэрэгжлийн өндөр эсгэлтэй өндөр өртөгтөө нэлээд олон үйлчилгээг бол хамруулсан байна. MRI шинжилгээг эрүүл мэндийн даатгалтай гэрэлж даатгалаар санхүүжүүлж үйлчилгээ үзүүлж байгаа гэж би ойлгож байгаа. Бүх төрлийн үйлчилгээг бол үзүүлэх байгаа. Тэгэхээр яг өөрсдийн илүү ачаал хуваалцах манад улсад тийм хомс байгаа үйлчилгээний чиглэлээр бол бид төлхөө жагсаалтаа тохирсон байгаа. MRI шинжилгээ чи өөрөө дотроо бас олон ангиллалтай шүү дээ. Тэгэхээр зарим төрлийнх нь хамрагдаад зарим нь хамрагдаагүй байж магадгүй. Нөгөө яг иргэд бол MRI гэж хэлж чинь л MRI-ийн бүх шинжилгээг ойлгочдөг CT гэхлээр тэгэхээр тэр нарийн бас ялгаатай зүйлүүд байдаг. Тэрийг сайн харах хэрэгтэй байна.